Хүмүүс ер нь ингээ гурван алхмаар ингээ сурдаг. Эхлээд үзнэ. Самбар дээр ингээд юм бичнэ штэ. Тэрийг ингээ үзнэ. Тэгээ дараа нь ойлгоно. Тэгээ хамгийн сүүлийн төвш нь ойлгосон юмаа бүрэн эзэмших гэдэг чинь. За энэ дүрм ингэдэм байна. Тэгэхдээ энийг одоо яаж хэрэгжүүлэх вэ амьдрал дээр гэх юм бол чөлөөтэй тэр ойлгосон юмаа хэрэгжүүлээд ярих нь аахгүй юу. Тэгэхээр чинь би үзүүлдэг, ойлгуулдаг. Тэгээ ойлгохгүй хүн бол илт байдаг байхгүй юу. Яг самбар дээр ирсэн юм ингээд ойлгосноор хэрэгжүүлээд яар гэд би өөр нэг өгүүлбэр гэхдээ яг адилхан загвартай өгүүлбэр өгдөг байхгүй юу. Тэгээд би угаасаа зааж өгөөгүй юм шаарддаг. Тэгээд нөгөөх нь ингээд хэлж чадахгүй байх юм бол бүрэн ойлгоогүй байхгүй юу. Тэгээ ойлгоод удаанаар ингээд яриа штэ. За ойлгочлоо. Яг алдахгүй байна. Одоо хурдан яар, чөлөөтэй яар. Тэгээд миний эцсийн шаардлага юу байд юм бэ гэхээр чинь бүх сурагч нар 2 секундын дотор миний энэ өгүүлбэрийг монголоор хэлсэн өгүүлбэрийг англиар орчуулах. Одоо ихэнх нь насан туршдаа дүрм үдсэн үг цээжсэн. Тэгсэн мөртлөө ярьж чаддгүй. Ярихын тулд юу хэрэгтэй юм бэ гэхээр дадлага яриулна. Би ер нь эхний 2-7 хоногт дүрм заадаг. Тэгэл үлдсэн сар хагасын турш яриулна. 2 секундын дотор ямар ч алдаагүй бодсон юм ярьдаг болтол.